тогтноо нь бол бэлэн болсон байна гэж байна. Тэгээ өнөөдрийн зочноор Цагуур орчны шинжилгээний газрын архив мэдээллийн сангийн хэлтсийн дарга Батторж ирсэн байна. Тэгээ өнөөдөр бидний ярилцах сэдэв бол цагийн агарын мэдээг бэлтгэдэг, хэрхэн бэлтгэдэг вэ? За тэгээ манай улсад ер нь ямар тооны төхөөрөмж байдаг вэ? За шинжилэлт боловсон хүчин архив мэдээлэл энэ өвлийн цагаараа үржилсэн төлөвийн талаар ерөнхий ярилцахаар ирсэн. Яг л одоо бидний нөгөө чек-ин болонд тий өглөө болгоно цагийн агарын мэдээлэл хүргэдэг. Тэгээ хүн болгоны тааж хөвчөө зүгээрээ тэгээд хүн болгоны өглөө хамгийн эхэлж хардаг зүйл бараг л цагийн агарын мэдээлэл одоо нөгөө цагийн агарын аппликейшн руугаа орж хардсан болоо. За танд өглөөний мэндийг хүргэе. Микрофоноо та өөртөө баг зэрэг артуулаад. За сайн байцгаана уу? За сайн байна уу та өглөөний мэндийг шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Таны өглөө яаж эхэлж байна? Миний өглөө одоо ингээл өглөө ажилдаа ирээл одоо энэ Усцгүрэн байгууллагад ажилдаа орж ирээл өнөөдрийн болон маргаашийн эсвэл одоо өчигдрийн цагаагаар ямар байв гэл энэ процесс дүн анализаа хараал тэгэл ажиллаа эхлүүлэн дээ. Таны ажлын гараа ханаас эхэлж байсан бэ? Цагуур орчны шинжилгээний газраас хэдэн жилдээ ажиллаж байгаа бол? Тий, Монголын Усцгүрэн байгууллага бол өөрөө 1924 оноос хойш үүсэлтэй одоо 100 гаруй жилийн түүхтэй байгууллага. Тэгээ анх энэ байгууллагад одоо 2003 оноос хойш ажилд орж исэн. Тэгээ энэ системдээ өнөөдөр хүртэл ингээл ажиллаа явж байна. За юуны өмнө Цагуур орчин шинжилгээний газрын үндсэн үүрэг за тэгээ архив мэдээллийн сангийн хэлтсийн гол чиг үүргийг товчхон танилцуулаад өгвөл. За тэгээ хичнээн гол юм байна те. Ер нь Монголын Усцгүрэн байгууллага ер нь Монголын гэхгүй дэлхийн Усцгүрэн байгууллагууд ер нь бол цагаагаар урьдчилсан мэдээгээр ард иргэдэд одоо мэдээлэл хүргэх үндсэн чиглэл байдаг. Тэгээ үүн дээр нэмэх нь одоо гамшигт үзэгдлийн урьдчилсан сэрэмжлүүлэх мэдээ. За энэ бүгд дээр нэмэх нь одоо бидний орчны мониторинг буюу хяналт шинжилгээнүүдийг хийж идэг. Хяналт шинжилгээдэг нь ажиглалт хэмжилтийг хийгээд за энэнийхээ үр дүнгээр одоо боловсруулагдсан ажиглалтын мэдээг боловсруулад бид нар мэдээллийн бааз бий болгоо явуулдаг. Ингээд мэдээллийн баазаараа бид нар нэгсэндөө боловсруулагч баталгаажсан мэдээгээр эргээд хэрэглэгчтэй тухайн хэрэглэгчийн юу гэдэг чинь зорилтод хэрэгцээнд харуулсан мэдээллийн үйлчлэгээ гаргаа явуучих. Энэ бол одоо Усцгүрэн байгууллагын мэдээллийн сан буюу одоо бид нар архив мэдээллийн үйлчлэгээ гэж ярьж байгаа. Энэ системд маань одоо өнөөдрийн байдлаар бол тухайн одоо станц харуулгын байгуулагдсан оноос хойш өнөөдөр хүртэлх бүх одоо түүхэн тоо мэдээ дата байж гин гэсэн үг. Ингээд нэг улсын хэмжээгээр бодоод үзэхэд Монгол улсын хэмжээнд ер нь 318 цагуурын станц харуул байдгийг. Тэрний одоо 137 нь бол цагуурын станц гэж явна. 181 нь бол цагуурын харуул гэж явж байгаа. Станц гэдэг нь ямар учиртай ингээд тэгэхээр ажиглалтын бид нар одоо тасралтгүй 24 цагийн турш хэмжилт ажиглалт хийж идэг. Нэгсэндээ Монгол Усцгүрэн байгууллага бол ерөөсөө шөнө унтдаггүй юм байгууллага шүү дээ. Бүтэн 24 цаг тасралтгүй ажиллаад явж идэг. Жижигүрэн ээлжийн техникч инженерүүд ажиллаа яг л явж идэг. Ингээ улсын хэмжээнд 138 37 бол юм станц байгаа. Энэ дээр бол хүмүүс маань өдөр болго ажиллаад байж байгаа гэсэн өдөр шөнөгүй. Тэгэхээр 3 цаг тутамд цагуурын мэдээлэлэн боловсруулад ажиглалт хэмжилтээгээ тэрийг ингээ наашаа системээр ингээ төв байгууллагууд руу дамжуулаад байж идэг. Тэр мэдээнүүд нь цуглардаж орж ирээд тэр мэдээгээр одоо манай төвийн байгууллагууд маань одоо мэдээний боловсруулалт хийгээд энэ дээр анализ хийгээд тэн дээрээ загварчтай явуулаад одоо энэ өнөөдрийн цагаагаар ямар байх гээд байгаа маргааш хэдэн градус байх энэ ойрын 5 ногтой ямар байх гэдэг юм уу энэ прогноз мэдээгээр гаргаа явуулдаг. Ийм систем байдаг. Монгол улсын хувьд бол жилийн одоо 4 улиралтай. За бараг зундаа цас орж явах үзэгдэлж байна тий. Намартаа одоо нэлийн энэ жил бас ахиу цас орж ийн. Ер нь ийм цагаагарын ийм эрсдэс үйл одоо нөө уур амьсгалын нэг тийм үзэгдлүүд маш их олон болдог тийм. Тэгэхээр та бүгдийн хувьд бол нэлийн ачаалттай ажилладаг болоо. Ер нь ингээл цаг агарын мэдээлэл одоо жишээ нь цагуур орчны шинжилгээний газраас мэдээлэлээ гэдэг мэдээллийг бид уншиж өгдөг. Энэ ер нь яг ямар одоо техник төхөөрөмжөр ч юм уу тийм яаж гарддаг юм болоо. Энэ их сонирхолтой санагдаад байна. Би сая нөгөө эхлээд ярьсан. Одоо ингээд манай дистанц гэдэг. Одоо бидний бүх үндэс бол ерөөсөө анхан шатны нэг жив. Тэр тухайн сум суурьнд байгаа анхны станцаас мэдээлэл эхэлж байгаа. Тэгээ тэнд манай цагуурын ажиглагч маань хэмжилтэйгээ тоолт аваад нөгөө үзэгдлийн ажилтаа хийн. Гадаа тэнгэр ангаагаа харна. Одоо үүл мүлээ харна. Орчны нөлөөллөө харна. Одоо энд ойрхон цасан шорохтой байна уу, шорон шорохтой байна уу гэдэг. Тэднээсээ харж байгаад одоо ингээд дэлхийн цагуурын байгууллага өгөгдсөн стандарт формат кодын систем байдаг. 2.7-ны кодын системээр. Тэрүүгээр бид нэг мэдээгийн код
Тэр энгийн хүн бол хараад ойлгохгүй. Зүгээр л 0 ингээл нэг тоонууд л шифрлсэн тоонууд юм. За энэ мэдээллийг бид нэр компьютертой буулгалт хийж оруулаад нөгөөдгөө ингээд системээр бид нар төв байгууллагаар илгээчихэж байгаа. Ингээд 21 аймгийн одоо гэдэг чинь 330 сумаас цугларсан мэдээ чи ингээд 3 цаг тутамдаа ерөөсө 10 минутын дотор бүх мэдээнүүд цугларагдаад тэр мэдээ маань манай өөрөө одоо цагуурын байгууллагын одоо өндөр хүрдний компьютерийн системийн процессын компьютер одоо процесс системд орж байгаа. Тэнгуудаа тэн дээр бид тусгай зориултын програм хангамжуудаар мэдээний боловсруулалт хийгдээд за тэгээд тэндээсээ бид нэр үр дүнгээ гаргаж авч байгаа. Тэн дээрээ манай синоптик инженерүүд маань одоо үрдсэн мэдээллийн инженерүүд маань сууж байгаа. Тэн дээр анализ хийж байгаа. Тэгээ Монгол орны хэмжээнд буулгалтаа хийж хагаад за одоо Баян-Улгийн аймагтууд агаарын температурнаас харамтай орчин байх юм байна. Хөвсгөлт хэд байх юм, Улаанбаатарт хэд байх юм байна гэдэг магадлал гаргаж байгаа. Тэгээд тэр магадлалын үр дүн үндсэнтэй цаг агараа үрдсэн мэдээ прогноз гэдэг юм аа бид гаргаад ард иргэдэд өргөдөг. Ийм өвтэй процесстэй. Тэгэхээр станц болон хүний ажиглалт хоёр бас ингэж хамтран ажилдаг байх нь шүү дээ, тийм ээ. Нэгсэндээ бид нар технологийн шинжилтүүдийг бол одоо үе шаттай хийгээл явжлаа. Одоо манайх улсын хэмжээнд 318 салбартаа бол цагуурын автомат станц гэдэг тоног төхөөрөмж тавьдсан байна. Тэр автомат станцууд маань бол агаарын температур, чиг, хурд, дундас, салхины зүг, хурд, агаарын даралт гэдэг ийм юунуудаа бол хэмжлийн утгуудаа бол хэмжиж байгаа. За өмнө дээр нэмэх нь одоо хүн өөрөө нүдэн баримжааны ажилтаа хийгээд нөгөө үйл болон үзэгдлийн ажилтаа хийж байгаа. Одоохондоо бол үйл үзэгдлийн ажилтыг болвол дэлхийн за яг өндөр хөгжингөө орнууд бол багасаага яаж байна? Автомат багш руу шилжүүлсэн байгаа. Нийтлэгээр нь бол ер нь нүдэн баримжааны ажилтыг шилжүүлэхэд бас энэ өөрөө нөгөө өртгөө явж явах өндөр зардалтай болохоор бид нар дотоодын одоо нийт юу гэдэг төсвөөрөө бол тэр болгон ингээд байнгын тасралтгүй шинжилтийг хийхэд бол харьцангуй ойлголт байгаа. Тэгэхээр бид нар үе шат улсын тодорхой хэмжээний төсөв мөнгө суулгуулаад ингээд технологи шинжилтүүд хийгээ явждаг. Ингээд цагуурын салбартаа ямар ч байсан бид нар нэг 58 гаруй хувийг нь бол автомат системд бол шилжүүлсэн байгаа. За тэгээд цаашаа бол үе шаттай бид нар өгдөг Монгол улсын дунд хугацааны урт хугацааны хөгжлийн бодлого төлөлтөнд суулгуулсан. Ингээд ямар ч зөв шиттээр 2030 2050 он гэхэд Монголын улс зүгээрэн байгуулгал 100% бол технологиуд бол автоматизсан байх ийм зорилттой өвчтөд явж байдаг. Одоо Монгол банкны хажууд тэр орчимд бас цагуур орчны шинжилгээний газрын бас байгууллага маань бас байдаг. Тэгэхээр яг энэ нөгөө Улаанбаатараас гадна орон нутагт бас яг ийм суурин хідэн байгууллага нь бас байдаг вэ? Салбарууд нь. Та бүхний одоо хэлж байгаа Монгол банкны ард байдаг гэдэг дээр бөмбөргийн цагаан Монгол гэртээ юм шиг юм байдаг мөн. Тэр ерөөсөө манай станц гэдэг байгаа мөн үү? Тий. Тэр чинь өөрөө манай одоо төв ус зүгрэн байгууллага байхгүй. Одоо тэр байшин дотор л одоо тэр 3 давхар хайдлаг өргөтгөл нэг 8 давхар байгаа. Тэр байшин дотор л нэг 200 орчим хүн ажиллаж байна. Тэд нар болохоор үндсэн нөгөө төвд ажиллаж байгаа үндэсний одоо төв байгууллага гэсэн. Тэнд ажиллаж байгаа. За ингээд яг ийм жижигхэн одоо жижиглүүлсэн хэлбэрийн байгууллагууд болохоор 21 аймгийн төв болгонд байна. Аймгийн төв болгонд байна. Тэгээ аймгийн төвөөсөө цаашлаад сум сойрын болгонд цагуурын станц байж байгаа. Бас. Тий. Нөгөө би хэлээд шээ 330-аас 330-т нараа байх 318-д нь бол ингээд манай салбар сүлжээ байж байгаа. Ганцхан аймгийн төвч гэлтгүү сумдууд ч гэсэн. Одоо юу гэдэг чинь Дорногов аймгийн замууд яваад очлоо тэнд цагуур байж байгаа. Тэнд нэг 5 хүн ажиллаад ингээл тасралтгүй мэдээллийг хэмжил ажилтаа ингээл бичдэг гэсэн үг. Тийм байна. Тэгэхээр нэлээд өргөн хүрээнд тий. Тэ нэг улсын хэмжээнд тэгээд бид нар чинь нэг 600 гаруй сүлжээтэй. За сүлжлтийн мониторингийн сүлжээг нийлүүлвэл бүх багуудад одоо юу байгаа шүү дээ. Манай ажилт хэмжилтийн цэгүүд байгаа. Талбайнууд байгаа гэсэн. Ингээд тооцоод зөвхөн 1500 гаруй ажилтны цэг сүлжээ байдаг улсын хэмжээнд. Энд бол нийт нэг 1700 гаруй албаагч нар ажиллаж байна. Тэр нэг анхан шатнаас өнөөдөр одоо энэ төв байгууллага хүртэлхний системийн хэмжээнд бол нийт нэг 26 байгууллага байгаа. Энэ 26 байгууллагад бол 1700 гаруй хүмүүс бол ингээд ажиллаа явждаг байна. Одоо ингээд 24 цагийн турш ажилладаг шүү дээ, тий. Тэгэхээр одоо амралтын өдөр одоо байдгүй гэж би ойлгоод байна. Тэгэхээр нэлээ ээлжээр ажилладаг л байна. Тийм, ээлжээр ажиллаад нөгөө 24-72 дахь мөнгө ээлжигээ явшиж байгаа болохоор бас хугацаанд албаагч том амралтын хугацаанд ажлын хугацаанд бол ингээд ээлжийн ангараа явчихна гэсэн. Тэр нийтээр амрна гэдэг өдөр байна. Тийм, нийтээр амрна гэдэг өдөр нөгөө нэг офсын цаг ажилтаа албаагчд бол яана л да. Нөгөө гаргийн
хугацаанд ажиллая гэж амраа явчихна. За ээлжинд ажиллаж байгаа хүмүүс маань бол яг тийм нийтийн амралт гэж байхгүй. Харин нийтийн амралтаар ажил нь таарах юм бол тэр чинь бас яан штэ нөгөө баяр ёслолын нэмэгдэлтэй хувь нэмэгдээс залингаа авчихна штэ. Тэр бас гайгүй. Ерөн сүүлийн жилүүдэд техник технологийн шинжилэлт хэр хийгдэж байгаа вэ? За ялангуяа нөгөө техник технологид харьцдаг ойр байдаг компаниуд үйл ажиллагаа явуулдаг одоо төрийн бус байгууллагууд бол AI ч гэдэг юм уу тийм химэл оюун ухааны бас дэвшлийг бас нэлээд оруулж ирж гин гэдэг юм уу. Тэгэхээр танаа байгууллагын хувьд Сагуур орчны шинжилгээний газрын хувьд ямар техник технологиуд сүүлийн жилүүдэд илүү төлхөө хэрэгжилж байгаа вэ? Бас оруулж ирэхээр төлөвлөж байгаа вэ гэдэг юм уу тийм? Тэгэхээр бид нөгөө альва ажиглалт хэмжлийн үр дүн наривчлал сайтай байх гэдэг нь хамгийн бидний үндсэн зарчим байдаг. Нэгсэндээ бид цагаагаар мэдээллийн тэр градусын зөрүү багтай мэдээлэл бидний үндсэн үр өгдөг учраас одоо бидний цагаараа урдсан мэдээний таарц бол нэг 93-аас дээш хувьтай. Бид нар таарцтай. Энэ бол дэлхийн дунджаас нэлээд дээгүүр Монгол орн бол ер нь бол бид бол их дажгүй боломжийн сайн байгаа. Тийм мэдээлдэг. Хуучин цагт бол та хүн мэддэг л байх нөгөө хүмүүс нөгөө ёгт яриагаар ярьдаг л байсан шүү дээ. Гадаа буруу орчих магадгүй орохгүй ч магадгүй нөгөө шүхрээ аваад гараарай. Шүхрээ авахгүй гараарай гэл нэг тийм жок маягийн юм ярьдаг байсан шүү дээ. Өнөөдөр тэр процесс бол хойно ингээд түүх болон үлдсэн. Одоо бид нар бол үе шатаагаар бол технологи шинжилтүүдийг хийж байгаа. Тэгэхээр бид нар анхан шатны нэгжин дээр байгаа тэр хэмжлийн багжуудыг бид нэр тасралтгүй шинжилгээ явуулж явах нь үндсэн суурьдчихсан байдаг. Тэгэхээр нөгөө саяны хэлснээр тэр хөгжлийн бодлого төлөвлөлтөнд бид нар суулгацсан байгаа. Нөгөө цагуурын автомат станцын сүлжээг буюу одоо энэ анхшны сүлжээг бид нар бэхжүүлэх, автоматжуулах, одоо хүний аль болох хүний үйл ажиллагаанаас бага хамааралтай болгох. Мэдээж хүн ажиллаж байгаа гэсэн тэнд тодорхой хэмжээний санамсралтай, санамсаргүй байдлын тэр бага хэмжээний их бага хэмжээний алдаа гарах магадaltaй байдаг. Хэрвээ бидний тэр автоматжуулсан тохиолдолд бол харьцангуй тэр алдаа бол багасах юм байдаг. Ингээд сүүлийн жилүүдэд бол автомат станцын шинжилт хөрөнгө оруулалтыг бол өнгөрсөн 24 онд бол бид нар 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд нэг 13 автомат станц авсан байгаа. Цагуурай салбартаа. За ингээд үе шаттайгаар ингээд явхад ямар ч сан 30 он гэхэд бид нар бол 100% автоматжуулах юм зорилт төвшөлцөө явж байгаа. Хоёрдугаарт ганцхан бид нар цагуур гэдэг биш. Манай байгууллагч өөрөө ус цагуур орчны гэдэг утгаараа өргөн хүрээний цагуураас гадна бид нар усны хэмжилтүүд гадаргуй усны мониторинг гэдэг одоо Монгол орны бүхэл гол гойрох хөлтөлт тийм энэ бүх газрууд дээр чинь манай усны харуулга байж байгаа. Энд бас нэг ажиглагч ингээд хэмжилт хийгээд усны голын голдрол өнгөрөлт өвшин хэмжээ явж идэг. Тэгвэл өнөөдрийн нөхцөл тэнд бол бид нар өгдөг чинь механик багж арууд хэмжилтгээ явж байгаа. Хин нэгэн ажилтан маань өөрөө бүр гол руу ороод ингээд буцаа усны хотол өмсөж байгаа гол руу ороод нөгөө ингээд хэмжилтээ ингээд механик хэмжилтгээ явж байгаа. Энэ нэг албаагчид ажиллах нөхцөлд хэрсэлтэй юм нөхцөлд өнөөдөр бид нар Монгол улсын хэмжээнд 154 цэгт ингээд газар ингээд усны хэмжилтийг явуулж байгаа. Тэгээ энэ усны мэдээгээр бид нар бас ингээд өдөр болгон усны мэдээллээр одоо сэрэмжлүүлдэг бодит ажилтны мэдээ ингээд түгээгээ явж идэг. За энэ салбарт бид нар бас нэг өнгөрсөн хугацаанд бол нэг 2 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд ямар ч байсан Монгол улсдаа анх удаага 17 усны ажиглалтын автомат тоног төхөөрөмжтэй болсон байгаа. Ингээд сорилуулаад эхэлж байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотод одоо туул гол дээр нэг сорилуулж байна. Дамдаржагийн гүүрэн дээр нэг сорилуулж байна. Ингээд ийм байдлаар мөнгөсний салбартаа бид нар технологи шинжилтүүдийг хийгээ явж байгаа. Дараагийн нэг гол шинжилтийн асуудлууд бид нар нөгөө юуны гамшигт эрсдлээс урьдчилан сэрэмжлүүлэх системд ашиглах үндсэн суурь бүтээгдэхүүн буюу одоо бид нар ардарын системийг шинжлэх, хөгжүүлэх, өргөх юм зорилт төвшүүлээ явж байгаа. Тэгээ та бүхэн анзаарсан бол Монгол Улсын засгийн газраас одоо нөгөө бүсчлэн хөгжлийн бодлогын хүрээнд нөгөө бүсчилсэн хэлбэрүүдээр нөгөө засгийн газар хуралдаанууд хийгээл тухайн нутагт нөгөө шууд газар дээрийн шийдвэрүүд гаргаад явж байгаа шүү дээ. За үүний хүрээнд одоо бид нар радарын сүлжээг бий болгох энэ зорилт төвшүүлцээ явж байгаа. Ингээ ямар ч эх оны төсөвт бол Өвөрнгай аймгийн хар хоринд бол нэг Доплерын ардаар станц байгуулж байгаа. Энэ ардаар байгуулж байгаа нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр бид нар нөгөө гинтийн гамшигт үзэгдлийг бас харьцангуй бас жоохон урьдчилан мэдэх нэг 30-аас 90 минутын өмнө ч юм уу мэдэх энэ боломжийг бүрдүүлэх байхгүй. Энэ өөрөө байгалийн гинтийн гамшигт эрсдлээс бид нар үрдсэн сэрэмжлүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна. Улсын хэмжээнд бол ардарын станц бол ганцхан байдаг. Одоо та хүн сандаг бол одоо мэдэх бол энэ морин уул гэж ярьдаг. Буян тухайгийн цаад
уулан дээр нэг юм бас нэг цагуурын юм харагдчихдаг шүү дээ. За тэр бол манай Мориудэ Арадар гэж байгаа. Лакадрын станц гэж байгаа. Тэн дээр нэг байж 1999 онд одоо Японы Жакигийн хамт ажиллагааны шугамар бол суурилгдсан юм станц байж байгаа. За 2022 онд 23 онд бид энэ Чингэлтэн уулын орой дээр өөрсдийн Монгол Улсын засгийн газрын хөрөнгөөр бол яарсан. Нэг WR-аар барьсан, байгуулсан. Гэхдээ энэ бол нөгөө Мориун уулын арадаар нь бол CBN-ийн арадаар буюу өргөн хүрээтэй том хэмжээний арадарын систем. Чингэлтэн уулан дээр дайсан бол X-band буюу арай нэг богино төлгөөний арадарын систем байгаа. Тэгээ энэ бичлэнгийн арадарын системийг бид нар одоо бус төсөл өслийн бодлогын хүрээнд Монгол орны хэмжээнд бүчигдлээд ямар ч нэг доод тал нэг 8 арадарын сэтг байгуулчих юм бол бид нар нэг гинтийн гамшигтгийн эрсдлийг өрдсөн сэрэмжлүүлэх боломж нь илүү нэмэгдэж байгаа юм. Магадгүй бид нар өгдөг чи Аранга аймгийн тэр жил нэг хашаад сумд нэг хувь яваал ингээд нэг бүр том 53 машин цэнийг ингээд аваа шийдчихсэн шүү дээ. Ийм процесс боллоо. Хэдэн онд гэсэн бэ? Тэр ч 13 4 он үед баха. Тийм болж исэн. Тэгтэл магадгүй бид нар тэр үед нэг ардарын системтэй байсан бол тэр хуулиараа агараа урсгал тэр орчимд болох ч шүгдгийг өрцсөн мэдэх боломж байсан байхгүй. Тэгээд нэг 30-аас мөн нэг цаг 30 минутын өмнө мэдчих юм бол ядаж ард иргэдэд мэдээлэх юм бол тэднээс тэр зурвсаас ингээд холдож шүү дээ тийм ийм боломж үүсгэж байсан юм гэдэг жишээ. Одоо ингээд за нөгөө бидний нэг сая өмнөх ярианы эхлэл дээр ч гэсэн ярьсан тийм одоо нөгөө биднээс 100 жилийн төвтэй байгаа тийм бид нар бүртгэлж үлж байгаа тийм одоо байдаг гэд. Тэгээ миний бодлоор болохоор эндээс болохоор яг яад одоо жишээ 1925 онд цаг агарын байдал одоо тийм байсан гэдэг нэг бүртгэл байгаад 2025 оны 9 сараас нэг юм бүртгэл байгаа гэдэг. Энэ хоёрыг тулгаад за тэгээд нөгөө дүү шинжилгээг нийлүүлээд хариу гаргаад. Энэ юу гэсэн үг? Тэгэхээр би нөгөө нэг одоо яг энэ бүртгэлжүүлэлтээ яг хэрхэн яаж ашиглалт юм бэ гэж асуудаг. Зөв. Энд чи өөрөө юу аахгүй бид нар олон төрлийн юмд ашиглана. Одоо бидний цаг агаар урдсан мэдээ гаргаж байгаа юмда энэ өөрөө нөгөө гормын мэдээ буюу түүхэн мэдээ хэрэг болно. Таны асууж байгаа шиг 1985 онд тэдэн сарын тэдний өдөр тэдэн градус байж гэдэг. За эн чинь ингээд жил жилийн дундаж утгуудыг гараа сүүлийн 30 жилийн дундаж агаарын температур өгдөг чи 2020 он 25 оны 10 сарын 20-нд одоо өгдөж гасах 80 градус байдаг гэдэг тоо гаргаж ирж байгаа. Энэ өөр олон жилийн дундаж өгдөг тоо гарч ирж байгаа. Тэгээ энэ тоо утгатайгаа бид нар харьцуулж ээж прогноз таамаглалын утга гаргаж байгаа байхгүй. Өнөөдөр 10 сарын 20-нд гасах 8 градус байх юм уу? Ахсах тэгвэл 8.7 градус гэж бид гаргах юм байна гэдэг ч юм уу. Энэ юунд одоо үндсэн одоо бид нар энэ нэг түүхэн дата мэдийг үндсэндээ ашигладаг гэсэн үг. За хоёрдугаар болохоор бид нар эрдэмтэн шинжилгээ судалгааны чиглэлээр ашиглана. Энэ мэдээг боловсруулад нөгөө яриад идэг урамсгалын өөрчлөлт дэлхийн дулаарлал молоорлол гэж яриад идэг. Энэ юмнууд суур бүтээгдэхүүнийг гаргаж ирэхийн тулд бид нар энэ мэдээний анализ боловсруулалт хийж энэ дээр эрдэмтэн шинжилгээ судалгааны ажил хийж байгаа. Ингэснээр одоо гэдэг чинь сүүлийн 85 жилийн хугацаанд Монгол орны агарын температур 225 градусаар нэмэгдэж дулаарсан. За хурд тондос бол 3%-аар бол бас орох хэмжээ нэмэгдсэн ч гэх юм уу. Энэ тоо гаргаж ирж байгаа. Энэ үндсэндээ ингээд нөгөө уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлал гэж яриад байгаагийн чинь суур боловсруулалтыг бол энэ мэдээнүүдээр хийж гин гэсэн. За 3 дугаарт бид нар нөгөө хэрэглэгч нийгмийн захиалгаар энэ мэдээний үйлчилгээг үзүүлнэ. Нэгсэндээ юу гэдэг чи уул уурхайн байгууллагууд, газар тариалангийн байгууллагууд, барилга, зам, гүүр одоо бүхэл төрлийн чиглэлийн байгууллагууд энэ цагуурын мэдээг хэрэглэж байгаа. Ингэснээр нөгөөдөл чи юу гэдэг чи за бид нар гадаа хасах тэдэн градус байгаа нөхцөлд бид нар замын асфальтыг хочих хэрэгтэй гэдэг юм тооцоолон гаргаж ирнэ. Тэгэхэд бол манай мэдээ хэрэг болно. Нөгөө барилга баригт чинь өндөр сотголт хийгдэж одоо гадаа хасах 5 градус доош орчдод сотголт хийхээ зогсоо ич гэдэг юм уу. Энэ шийдвэрийн гаргахын тулд энэ манай мэдээ хэрэг болдог. Газар тариалангийн бус нутгийнхан за 7 сард өгдөг чинь 7 сарын 15-нд одоо нэмэх бараг 28 градустай авах гэж байна. Их талд явагдах гэж байна. Их талтай хугацаа 3-4 хоног үргэлжлэх гэж байна. Тийм байгаа болохоор бид нэмэлт туршлагаагаа хийх юм байна. Тариалангаа ингэх юм байна гэдэг юм уу. Ингээ энэ бүх юмд л ерөөсөө манай бас зүгээр орчны бүх мэдээ хэрэг болдог гэсэн. Бас малчид маань бас цаг авартаа нэлээд ойрхон байдаг. Үтгэлгүй байх ерөөсөө манай ерөөсөө үндсэн одоо хэрэглэгч ерөөсөө л малчид шүү дээ ерөөсөө. Тийм. Яг тэгэхээр Монгол өөрөө бэлчээрээ мал аж ахуй эрхэлсэн байгууллага улс орон тийм болохоор ч ерөөсөө л цаг агараа мэдээг төвчглээл энэ малчтай амьдрал тухайн ямар явах уу гэдэг нь ерөөсөө л. Тэгэхээр ер нь энэ жилийн үед
өвөл та бүхэн бас өвлийн хүндрлийн талаар бас урьдчилсан мэдээ гаргасан байсан. Тэгэхээр цагуурын байгууллагаас хүн ирсэн байгаа учраас энэ өвөл ер нь хэр өвөл болох гэдэг хөлтлөө штэ гэдэг шиг яасан хөдөн байна гэдэг чинь. Харин тэгээд хүн болгол тэгж асууж байна. Ер нь танаас их асуудаг байхад энэ цаг. Ерөөсөө ингээд цагуурт ажилтдаг гэхлээр дандаа тийм асууна штэ. За үйл ямар ах. За үйл ямар ах вэ? Өө тэгэл одоо бараг маргааш ямар ах вэ? Нөгөөдөр ямар ах юм. Миний ус хуцаг тааруулаад хэлээдэг л байх юм байна штэ. Тэгээд энэ юу улирлын прогноз гэдэг юмыг бол энэ бол харьцангуй ойлголт байдаг. Ягаад гэвэл яг дэлхийн нийтэд бол ерөөсөө улирлын прогноз гаргаж байгаа улс орн харьцангуй бага. Өөрөө энэ өөрөөсөө магадлалын онол واخгүй юу? Тийм болохоор юу гэдэг чинь ихэнх улс орнууд ерөөсөө та бүхэн анзаарж байгаа бол цаг агаарын мэдээний бид нар үндсэн үр маань бол прогноз мэдээ буюу хоногийн мэдээ, богино хугацааны мэдээ байхгүй прогноз мэдээ гэдэг чинь 1 хоногийн мэдээ, 5 хоногийн мэдээ, за 7 хоногийн мэдээ нэг ийм байдлаар л гаргана. За тэгээ ихэнхдээ бол яг хуу нэг сар хүртэлх хугацаагаар л бид нар магадлал прогноз гаргаж байгаа. Энэ бол үржилсэн төлөв гэж яриад байгаа. Тэгэхдээ нөгөө Монгол орны онцлог, Монгол хүмүүсийн нөгөө хэрэгцээ шаардлагад нь уялдуулаад ингээд манай Монголын одоо улс орон байгууллага өөрсдөө нэг одоо давуулан биелүүлээ нэг дулааны улирлын төлөв, хүйтний улирлын төлөвч гэдэг юм уу бид нар өөрсдөө ийм гаргаад идэгий. Тэгээ энэ маань бол малчаар дэрэгдэн бүр нийгэм юундаа ингээд тийм хэрэглээ юм шиг болцсон. Гэхдээ энэний бол юу гэдэг чинь магадлал онч нь бол харьцангуй тийм дөрөвний урьдчилан мэдээг бодвол харьцангуй бага л да. Хувь нь бол гэхдээ ерөнхийдөө бид нар нөгөө уур амьсгалын өмнөх нөгөө 30 жилийн суур дата баазууд дээр үндэслээд ингээд нэг тооцоолоод үзэхэд бол энэ баримжааны бол хантай бол хэлцдэг байхгүй. Тэгээ энэ өвлийн хувьд бол хэлэхэд ер нь бол юу байгаа. Нутгийн хойд бол энэ баруун хойд хэсгээрээ олон жилийн дунд жаасан хүйтэн. За. Тий. Тэгэхээр одоо нутгийн хойд гэдэг чинь хөвсгөл ингээд тийм хэсэг байх нь шүү дээ. Тэгээ баруун хойд гэдэг чинь одоо уус дисийн ингээд ер нь бол нөгөө хүйтэн болдог газруудаа бол хүйтэн тэр нь илүү жаахан хүйтэн гэсэн үг. Тийм. За тэгээ бусад нутгаараа бол харьцангуй айгүй олон жилийн дунд орчин байгаа. За ингээд би нэг агаарын температур буюу хүйтний тухайд ярьж байгаа. Хорд үндэсний тухайд ярих юм бол бас нутгийн хойд хэсгээрээ олон жилийн дунд чаас ахив. За говийн бүсийн одоо өмнөд хэсэг өмнө говь. Тий. Дорн говь. Олон жилийн дунд чаас бол бага цастай. Нэгсэндээ говийн өмнөд хэсгэр бол бага цастай. Нутгийнхаа хойд хэсгэр юм бол ахиу цастай. Одоо ахиу цастай гэдгийн илэрлийг та бүхэн сая өнгөрсөн нөгөө нэг хугацааны засыг одоо анзаарч нөгөө хөвсгөл нөгөө хатгалт чинь сая яалаа шүү дээ жангаан даван маванд чинь цас ороод метр 50 см-ийн цас орлоо шүү. Нэг хоногийн дотор. Тэгэхээр энэ цасудаа бол хайлахгүй. Тэгэхээр тэнд бол одоо юу гэдэг чинь үйлжилт хүндрэлэх ийм процесс бий болол эхэлчихлээ гэсэн ийм байдалтай. За Улаанбаатар хотын хувьд ч гэсэн ерөн хүйтэн. Тэгээд ахиу застай. Хэцүү мэдээ вэ? Тийм, ахиу застай байхаа юм харагдаж байна. Тэгтээ ойрын хэд хоногтон болвол харьцангуй гайгүй санаа дулаахан байгаа. За тал хээр тэгээд говийн бүс нутгуудаар бол саяны Орсон зас бол харьцангуй гайгүй бараг жоохон хайлчж магадгүй талтай байгаа. Мэдээж уул жоохон өндөрлөх гадруудын зас бол одоо хайлна гэж байхгүй. За өнгөрсөн Орсон зас бол нэг нийт Монгол орны газар нутгийн бол нэг 50 гаруй хувьд нь орчих шиг боллоо. Тийм нэг баруун аймгийн зүүн хэсэг ингээд төвийн аймагуд ихэнхээрээ зүүн аймагуудаараа за говь аймагуудын төв хойд хэсгэрээ бол ер нь засан бүрхүүл тогтчлоо сая. Тэгтээ одоо ирэх хугацаануудад бол говь аймагуд руу бас нэмэх градус руу орж дул харах юм процессыг харагдчихжээ. Улаанбаатарын хувьд ч хүртэл 3-4-өөс ямарс нэмэх градус руу орно. Нэмэх 1-2 градустай байхаарай. Жохон дулаар нь гайгүй. Тогтуун сайхан байна ойрд бол. За 50 байж болно. Яг энэ мэдээлэл бас хүргсэн тийм ээ. Би бас цаг агаар хөтэлдэг байсан юм аа. Тэгээ нэгэн цагт бас цаг агарын хөтлөгч гэдэг нэртэй явлаа. Тэгээд ус цагуур орчны шинжилгээний газар бас очиж төлөв мэдээллийг бас авдаг байлаа. Тэгээд манай бас цагуурч нар маань бас их сайхан мэдээллүүдэд түргэн шуурхаа өгдөг байлаа гэдэг. Одоо бол цаг агарын хөтлөгч байхаа байсан л да. Тэгээд цаг агаар гэдэг бол ялтчгүй хүн болгонтой холбоотой. Ямар ч ажил мэргэжил хийж исэн хүн байна уу тийм байгууллагын бүх зүйлтэй айгүй холбоотой юм шиг санагддаг ялангуяа Монгол улсад. Тэгээ таны хувьд бас нэг 20 гаруй жил энэ салбарт ажиллажээ. Яг цаг агаартай холбоотой юм сонирхолтой ч гэдэм үү тийм хууч хөрөөд ярьдаг ийм зүйлс болж исэн үү? Хөгжилтэй ч юм уу тийм? Яг хөө тийм гэхээс илүүтэй би юу одоо нэг санаандгүй тохиолдлоор л гэх юм одоо нэг ийм цагуурын систем байгууллагад ажилд орсон л
санагдаж байна л да. Ер нь бол хүүхд тогт би ингээл конкурстэй л оюутан конкурстэй л орон нутагт би Баянгорт юу төгсөж ирсэн. 10 дугаар анги төгсөж ирсэн. Тэгээ сургууль төгсөөл конкурстэй л сургууль авах болчихвоо. Тэгээд нөгөө тэр үед чинь нөгөө сургууль чагсаж байгаа л нөгөө оноогоор чагсаж байгаа л сургууль амлдаг байсан байхгүй. Гайгүй ч дээгүүрхэн шиг чагссан байсан. Тэгэл нөгөө аймгийн төвийн холбоон дээрээс би ээжтэй конкурсд очицсан. Ээж намайг дагаад ирсэн. Тэгээ аймгийн төвийн холбоон дээрээс хөтөө сумруу аавргаа ярьж байгаа. Уцаараа. За аа би ямар ч нэг юм боломжийн яачлаа хуваарч гисчлаа. Ямар сургууль авах уу гэхгүй. Тэгэж миний хөө ямар юу анги байна гэлээ. Минийх болохоор нөгөө физик матийн сорт би конкурсцсан байхгүй. Тэгэхээр физик мат болохоор илүү нөгөө байгалийн шинжилгээний тал руу байгаа юм чинь. Тэгэл хэлсэн чил минийх ямар ч байсан юу. Монгол улсын их сургуульдлоор юуны анги байх намаа авахгүй бол гэж. Аав нь Монгол улсын их сургуульд төгссөн. Минийх бас Монгол улсын их сургуульдлоор гэсэн. Тэгээ заа гэдэг. Тэгэл аав нэг ийм анги байна. Цагуур гэдэг анги гэсэн. Минийх надад чи ястай гоё мэрэгчлээ. Нэг юм карт үрчээл ингээл яваал явж их гоё оюутан дарагдчихэв. Миний хөтөр ангийг л ав гэсэн. Тэгэл Монгол улсын их сургуулийн цагуур анги гэдгийг ороод авч байгаа байхгүй. Тэгсэн жил ингээл хүүхдүүд чинь гайхал аймгийн төвийн хүүхдүүд юм. Бүтээн хүүхдүүд ямар сони анги авт юм бэ сте. Хотын нөгөө илүү гоё гоё ангиуд байж байхдаа эдэн засна авахгүй яа гэл. Тэгэл адраамс бодож байгаа. Нэрэн сони анги авчууд. Яг тэр үед чинь хин анхны ерөнхийлөгч Пансламага очир утгаа чинь нөгөө нэг дорнодын тамсаг болгоход нефт цааныг нийлээ мэлээ гэл цагаан дээлэн дээр нэг юм нефт төрхөж өмөрхөл ингэж хийсэн шүү дээ. Яг тэр үеийг харж ирсэн байхгүй. Тэгэл би болохоор өөрөө жоохон нефтийн байгаль нефт орчмын одоо нэг юм инженер болох юм болоо гэсэн гой мөрөөдөлтэй байхгүй. Тэгсэн жилгөө минийхөө чиний цагуурын анги гэдэг чинь ямар ч гэсэн чи инженер. Инженер болно гэхдээ илүү байгальд ойр мэрэгжил гоё мэрэгжил гэж хэлээ. Тэгээ энэ салбар руу одоо тэртээ одоо 25 6 жилийн өмнөөс л ингэж холбогдсон байна. Тэгэл ингээл явсараа байгаа л одоо ингээл энэ системдээ бүр ингээл орцсон. Одоо энэ системийнхаа л тэгэл салшгүй хэсэг болсон л явж байна. Ой төөх юм тийм ээ. Одоо би бас энэ чинээс нэг одоо 20 хэдэн жилийн турш гэлдэг. Би ингээд боддог байхгүй ингээд манай Монгол улсад яг хичнээн одоо нөр Японтай харьцуулах юм бол Японч бол одоо юу штэ тийм ингээд гамшиг машин бол одоо тамтаггүй штэ бидний мэдгээр бол. Тэгвэл манай Монголд одоо гэл юм болсон гээл зарим хүмүүсээ ам хуучнаас байгаад идгийн тэгтээ үндэ болцдог нүний юм бодлоо юм. Тэгээ манай Монголд юу нэг хичнээн тийм байгалийн гамшиг бир нь тохиолдож исэн түүхүүд мөхүүдээс таялал. Тийм яг байгууллагын гамшиг гэдгийг бид нөгөө бас арцсангүй ойлголт байдгийн. Тэгээд Монгол улсын засгийн газрын 286 дугаар тогтоол гэдэг байдгийг. Тэрүүгээр бид нөгөө гамшигын критерийг тогтооцсон байт. Одоо ийм юуг давах юм бол байгалийн тийм гамшиг гэж хэлнэ. Тийм гамшиг гэж хэлнэ гэсэн. Тэрүүгээрээ бид нар дандаа критериэрээ тэр критерид хүрснийхэн тоолол явчихна. Тэгээ ер нь жилд бол Монгол орны хэмжээнд бол нэг 30-40 бол их баг хэмжээний байгаа гамшигт үзэгдлүүд болно. Тэгэхээр гамшигт үзэгдэл гэдэг хаахан цономын интерээр ойлгож болохгүй шүү дээ. Тийм биш. Чи нөгөө зод болно, гам болно, хүчтэй салхи, шорон шуурга болно, тийм. Энэ үзэгдлүүдийг бид нар гамшиг гэж үзэж байгаа. Тэгэл хүчээр нь бид нар одоо өгч чинь аюултай үзэгдэл, гамшигт үзэгдэл гэл ингэ явчихдаг байхгүй. Тийм Монголд үндсэн процессууд л бол одоо гамшигын хэмжээнд гэж нэрлэгддэг. Тэр нь өөрөө засгийн газрын тогтоолоор бүр ингэ яатсан ангилсан байчихдаг. Монгол улсад бол хамгийн түгээмэл гэх юм уу их болдог бол байгалийн гамшигын нэг бол ялцчгүй зуд бас байд юм болоо тийм ээ. Хүмүүс бол энийг байгалийн үзэгдэл гэж хараад идэг. Гэхдээ бас 2-3 жилийн өмнө ч байна уу тийм бас энэ зүүн бүс говийн бүсээр бол нэлээд айхтар бас зүйл болж айхтар олон мал бас хорогдсон зүйл болсон тийм ээ. Тэгэхээр зод гэдэг ойлголт өөрөө юу вэ? Бас ардсангүй ойлголт. Гамшигын олон улсын энэ бол бас хэллэг биш. Энэ өөрөө яг Монгол тийм нөгөө зөвхөн энэ бол Монгол оронд байдаг нөхцөл واخгүй тохиолдол واخгүй үзэгдэл واخгүй гадаад бусад улс оронд бол одоо юу гэдэг чинь ган гэдэг процесс бол болно. Зод гэдэг ойлголт байдаггүй. Тэгээ энийг бид нэр тухайд 2000 оны үед бол нөгөө дэлхийн цагуурын байгууллагад бид нар манай Монгол улс өөрөө санаачлаг гаргаад нэг ийм шинэ критерий категориг бид нар бий болгомоор байна. Тэгэхгүй бол бид нар одоо гамшигт үзэгдлийг үнэлэх гэхлээр бид нар тийм критерий категори байхгүй байгаа учраас болохгүй нэ гэдэг санаачлагыг дэвшүүлээд зод гэдэг нэршлиг олоосд гаргаж ирсэн. Тийм. Ингээд энэ зод гэдэг нэршил, зод гэдэг процесс бол Монгол оронд л болдог. Нэгс нь бэлчээрээ мал аж ахуйтай ийм бүс нутагт л одоо энэ зод гэдэг ойлголтыг авч үзэх юм байна гэдэг томьёолыг бий болгосон байхгүй юу. Тэгээд зод гэдэг нь өөр харьцангуй ойлголт. Юу гэдэг чинь
миний амьдарч байгаа бүс нутагт зас их орчлоо. За ингээ үүс цохохгүй зас их орчлоо. Тэгтэл би ингээ тижээлийн нөөц боломж жоохон бэлтгэсэн байвал миний мал өөхгүй байх юм бол энэ зуд боллоо гэж үзэхгүй. Зуданд тэрглээ гэж үзэхгүй. Ингээ ийм ойлголт байхгүй зодод ойлголт тийм шүү. Хоригдлогтой хорл зод гэж. Тийм хоригдлыг л үүсэх юм бол тэрийг зод гэж үзэх байхгүй бид нэр. Одоо манай Ус цагуур орчны шинжилгээний байгууллага газраас ер нь одоо залгамж халаа тийм залуу үеийн одоо энэ боловсон хүчнийг хэрхэн яаж бэлтгэж байгаа вэ? Ер нь залуучуудын хувьд яг энэ байгууллагыг сонгоод цагуурч болъё тийм ийм сэтгэл итгэлтэй залуучууд хэр байгаа юм шиг танд анзаарагдаж байгаа бэ? Ер нь Монголын цагуурын байгууллагад ажиллана гэх юм бол өөрөө энэ юу одоо жоо ховор мэргэжил болчиход байгаа юм л да. Ер нь дэлхийн нийтээр ч гэсэн энэ ховор мэргэжлийн шагсаалтын ихний 10-д орчлоо. Цагуурч гэдэг мэргэжил тийм. Тэгээд цагуурч гэдэг хэллэгээс илүү нөгөө нэг уур амьсгалын өөрчлөлт судлаач гэдэг нэршлэрээ бас ингээд ороод ирж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт байгалийн гамшиг өөрчлөлтийн мониторинг гэдэг ийм судлаач мэргэжилтэн гэдэг энэ англи өөрөө ховор мэргэжлийн ангилд ороод ирж байна л да. Тэгээд цагуурын ус цагуурын мэргэжлийг бол Монгол улсад л ерөөсөө 2 сургууль боловсролын байгууллага болгож байна. Монгол Улсын их сургууль. За цагуурч гэдэг нэр. Тийм, цагуурч гэдэг мэргэжлийг хөдөөчих их сургуулийн дархандах хөдөөчих сургуулийн салбар сургууль. Энэ хоёр дээр цагуурч гэдэг мэргэжлийг бэлддэг. За одоо бидний үед бол энэ жилд бол нэг 20 орчим нэг ангид бол 20 орчим мөнгө төгсдөг байлаа шүү дээ. 20 мөнгө төгсөөл ажил дээр ингээд гарахад орон нутагт бид нар чинь яадаг байлаа шүү дээ. Төв байгууллага дээр ирээл төгсч ирчихэл дипломаа завхуулж ирээл юунд өгдөг. Төв байгууллагынхаа хүний нөөцтэй уулздаг. Тэгэн гол нөгөөдөл чинь за нөхөр Батарч чи хотод ажиллах боломж юм байна. За нөхөр Дорж чи Дорн аймаг явах боломжтой байна явах уу гэдэг. Ингээ бид нар чинь нөгөө томилтоор ингэж хуваарлагдаж явдаг байлаа шүү дээ. Тэгж нөгөө боловсон хүчин дутуу байгаа газрууд руу аймагуд руу бас томилтоод би жишээ нэгээд хөдөөний хөвгт байлаа гэхэд ингээ хотод ингээд хүрээлэнд ажиллах ингээд би шанс гараад ингээд ажилд орж явахт манай хот төгссөн одоо хотод хаягтай хөвгтүүд маань одоо жишээ нь орон нутгууд руу ингээд хуваарлагдаж явж байгаа юм жишээ байгаа байхгүй. Тийм байдлаар явдаг байлаа. Одооны сүүлийн үед бол ингээд харьцангуй нөгөө байгалийн шинжлэх ухааны мэргэжлийг одоо бас залуучууд оюут манай эзэмшиг нь сонгож гарцсан байгуулчод байна. Тэрнтэй адилхан бас энэ ус цагуурын байгууллагыг сонгох мэргэжлийг сонгох жоохон багасчаад энэ жилд одоо нэг 10 хүрхгүй хүүхдүүд ер нь факультетийн хэмжээнд нэг 20 дотор хүүхдүүд л энэ төр сонгодог юм болчиход байна. Энэ өөрөө бод бидний бас залгамж халааг бас бэлтгэхэд тодорхой хэмжээний бэрхшээл үүсэж байгаа. Тэгээд өнгөрсөн хугацаанууд бас манай байгаль орчны салбар бас байгаль орчны сайд ижсэн хүмүүс маань бас санаачлаг гаргаад олон улсын байгууллагууд төсөл хөтөлбөрүүдээр бас нөгөө тэтгэлэг зарлуулад тэтгэлэг олгуулад ингээд нэг жоохон боловсролын санхүүгийн хөшөөрөг хийгээд бас сүүлийн жилүүдэд тарьцсан байгаагаа бас манайхыг сонирхох ирэмэлцэл гайг болоод эхэлж байгаа. Мөн ялгаахгүй бас манай өөрөө ус цагуурын байгууллага тусгай нөгөө цалингийн ангиллалтай болсон байгаа. Нийтлэг төр үйлчилгээний нийтлэг цалингийн ангиллал биш. Төрийн үйлчилгээний мэргэжлийн байгууллага тусгай ангилалтай болсон. Ингэснээр нөгөө бид нөгөө цалингийн хөшөөргийг бас нэг өөр шатлалтай болгохоор магадгүй энэ системийн хүмүүсийг ингээд төр зэсгээс цалингийн шатлыг ахиулах энэ төр гэсэн харах өнцг нь бас нэг гаргалгаа нь бий болж эхэлж байгаа байхгүй. Тэгээ ингээд ус цагуурын байгууллага өөр ингэсэн төрийн мэргэжлийн төр үйлчилгээний мэргэжлийн байгууллага гэсэн ангилалтай болж авсан. Ингэснээр салин мөнгийг бид нар тодорхой хэмжээгээр нэмэх хэрэгцээ орчинд нь бол бүрдсэн байгаа. Ингэснээрээ бас орон нутагт ажиллах ер нь албаагчид маань бас тоо харьцангуй гайгүй нэмэгдэж байгаа. Энэ дээр нэмэх нь бид нар нэг ийм юу гэдэг бас бодлого барьж явдаг юм. Заавалч бид нар манай энэ ихтэй сургууль төгссөн хүмүүс албаагчдаг сэлгэх гэхээс илүү орон нутагт ажиллаж байгаа өөр мэргэжлийн албаагчдыг бид нар ижиж байгаа ойролцоо мэргэжлийн албаагч газар зүйн багш гэдэг юм уу ийм чиглэлийн мэргэжил байгаль шинжилгээний чиглэлээр төгссөн хүмүүс байх юм бол эднээсээ бид нэг эндээ төв байгууллагад авчирч сургаад нэг сарын курс суулгаад ингээд чадвар эзэмшүүлээд ингээд бид нар орон нутагт бас албаагчдыг сэлгэх байдалтай ингээд тасралтгүй ажиллагааг хангах байдалтай ингэж байгаа. Ингээд дээр нэмэх нь бас орон нутагт ингээд орон нутгийн төр засгийн байгууллагууд ч бас орон нутгийн нэмэгдлийн тэрэг цалин хангамжийн асуудлыг гайгүй тавиад ирэхээр бас орон нутагтын загварын байгууллагад ажиллах албаагчд бас сонирхол нэмэгдэж байгаа. Тэгэхдээ
бас нэг ганц нэг дутагдал бол мэдээж байгаа. Нөгөө зарим төрийн орон нутгийн төрийн байгууллагууд бол манайх нөгөө орон нутагт удаан жил ажлын нэмэгдэл гэдэг нэг юм байдгийг. Одоо манай албаагчд маань тэрийг их л ярьж байгаа. 5 жилийн нэмэгдэл гэдэг. Тэрийг авахыг эрх зүйн орчин өнөөдөр нөхцөл байхгүй байгаа. Манай яг загварын салбарт ажиллаж байгаа хүмүүс. Энэний төлөө бас бид нар ажиллаж байна. Өнөөдөр одоо юуны улсын их хурлын намрын чуулганд бид нар юуны ус зөвөр орчны хяналтын тухай хуулийг шинжилгээр өргөн барих явж байна. Энэ хуулиа бид шинжилээд авчих юм бол ямар ч байсан тэр нөгөө нийгмийн баталгаа эрх зүйн орчнуудыг нь бид нар хуулиндаа тусгаад өгчих юм бол орон нутагт ажиллах албаагчдын цалин хангамжийн асуудлыг илүү ингээд нэмэгдүүлээд өчгөр энэ чиглэлийн мэрэгжлийг сонгох, энэ чиглэлийн мэрэгжлэр суралцах өөрөө энэ сонирхол нь бас бий болон төрнө гэсэн бас нэг бодлого гарайл явж байна. Одоо телевизүүдийн хувьд ч яг цаг агарын мэдээлэл бол хамгийн бас ингээл хөөрхөн охтуудаар бүсгүүчүүдэр ч юм уу тийм уншуулдаг. Тэгэл сая нөхөр нь нөгөө цаг агаар үзэж чаад цаг агаар хэр байна миний хөшрөн гэдгсэн чинь мэдэхгүй гэдэг шиг. Тэгэхээр нөгөө цаг агарын хувьд танай байгууллагын хувьд тийм бас энэ цаг агарын мэдээллийг илүү ийм хүртээмжтэй сонирхолтой байдлаараас шинжлэх юм бас зорилт бас байгаа болов уу? Тийм. Ер нь тэр нөгөө засгийн газар 286 гээд тогтоолдоор байдаг яг цаг агарын мэдээллийг дамжуулах нь телевизэд үүрэг гэдэг байхгүй. Тийм нөгөө хуульчилсан, журмалсан үүрэг гэдэг учраас тэгэхээр бид нар цаг агарын мэдээллийн бүтээгдэхүүнээ гаргаж өгөх нь манай үүрэг болчихж байгаа. Тэгэхдээ тэр дамжуулах үүргийг гүйцэтгэх телевизүүдийн байгууллагын маркетингд бид нар шууд нөлөөлж болохгүй л дээ. Яаж тэр хөрхөн хүнээр хөтлөх үү, яах вэ гэх үү те. Тэр бол тухайн телевизийн байгууллагын маркетинг. Тэгэхдээ ямар ч улсын оронд Монгол улсд ч тэр бай бүх одоо төрийн ба хувийн хвшлийн телевизүүд бол ерөөсөө бүх телевизүүд цаг агарын мэдээллийг бол дамжуулж явах үүрэгтэй байдаг. Энэ үүргээ ч одоо манай бүх телевизүүд гүйцэтгэж явждаг Монгол ичтэл телевиз ч хүртэл бас анхны нөгөө эфиртэй хөтлөгчтэй тайлбаруудыг бий болгосон бас телевизүүдийн нэг шүү дээ. Хамгийн анхных бол одоо Монголын үндэсний телевизээс гадна шүү дээ. Монголын үндэсний телевиз байнгын тайлбартай юу гэж явдаг байсан. Тэрнээс гадна боловсрол телевиз анх 4 өнгө гэдэг нэг хөтлөгчтэй нэвтрүүлгийг гаргаж ийлээ. Дараа нь ичтийн Монгол танахаар орж энэ телевиз орж ирж байсан. Дараа нь Eagle телевиз тэгээд ANTV телевиз гэдэг ингээд телевизүүд маань бас энэ хөтлөлт цаг агарын мэдээллийг тайлбарлах илүү гоё түгээх энэ тал дээр бас тодорхой хэмжээний миний хувьд бол гоё олзууршигтай санагддаг. Дотор нь бас хөрх уралдаан ингээм маркетинг хийгээд телевизүүд хоорондоо ялгарах юм онцлогийг бий болгоо яваад байгаа юм. Тэгээ аль ч телевизүүд маань ингээд цаг агарын мэдээллийг дамжуулах юм дээр бол анхны суурь бүтээгдэхүүнүүдэн бол манай цагуурын байгууллагаас авч идэг. За тэгээд мэрэгчлэнээ ч хүртэл ингээ явуулаад мэрэгчлэн туршлага судлуулаад цаг агарын мэдээллээ ингэж тайлбарлалт ийм утга учиртай юм шүү. Яагаад бид нар алтан хангаан нуруугаар цаг агаар тийм байна одоо туул өдр төс голын хөндийгөр тийм байна ч гэдэг юм уу ингэж хэлж байгаа мэлж байгаа энэ өөрөө байгаль зүгээрээ онцлогтойгоо агаараа урсгал маас энэ процесстэй холбогдуулаад бид нар цаг агарын мэдээллийг чинь юу гэдэг чинь нөгөө 20 22 3 пунктээр гаргаж байгаа гэдэг чинь өөр ингээ бүх юм санаа юм юутай байдаг байхгүй тооцоолол шинжилгээний процесстэй явж идэг. Тэгээ энэ бүх юмнуудаа бид нар телевизийн байгууллагуудаа бол яадаг сурталчилж тайлбарлаж өгч ойлгуулдаг. Тэгээд тэр чухалаараа бас телевизүүд маань тэрийг ойлгож чад цааш нь түгээх асуудал бол яаж хүрэх нь бол тухайн телевизийн маркетинг байгаа юм. Тэгвэл аль болох ер нь болдог бол мэрэгжлийн цагуурч хүнийг ажилдаа аваад тэгээд тэр цаг агаар мэдээг уншуулдаг ч юм уу. Эсвэл бол нөгөө манай цагуурын байгууллагад ажиллаж байгаа мэрэгжлийн цагуурчдыг ингээд нөгөө эндээ авчирж ирээд уншуулдаг ч юм уу тийм нөгөө гэрээт хэлбэрээр ажиллаулаад ингээ явах юм бол нөгөө хүмүүс маань илүү нөгөө мэрэгжлээ мэдж байгаа учраас тайлбарлах үнцэг процесс нэрэ оновчтой байдаг юм болов уу гэж боддог. Бас тийм биш үү тий одоо цагуурын байгууллагаас бас хүмүүс зочид ирээд тий тухайн гэрээтэйгээр ажиллаад ер нь цагаагаар хэр бахаар байна 9 сар 10 сарын төлөө хэр бахаар байна жишээ нь одоо сайн ярддаг нөгөө өвлийн хүндрлийн талаар ярддаг ч юм уу эсвэл бас нэг юм сонирхолтой мэдээллүүдийг тий бас бэлдэж ирдэг ч юм уу ингээм бол бас цагуурын байгууллагадаа ч гэсэн бидний бас хувьд ингээ хамтран ажиллах өсөх дэвжих бас нөхцөлийг бүрдүүлэх юм болоо гэж бодлоо. За тэгээд бидний ерөнхийдөө ярилцах цаг маань дуслаа. Тэгээд өнөөдөр цаг цаваа гаргаж ирсэнд маш их баярлалаа. Тэгээд цагуур орчин шинжилгээний газрын архив мэдээллийн сангийн хилцээний дарга Батарч байлаа. Тэгээд таны ирээдүйн ажил өсөлт өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.
баярлалаа.